Robocon Аз намхан далайн бүсийн орнуудын роботын тэмцээн. ABU Robocon 2017 Аз намхан далайн бүсийн орнуудын роботын тэмцээн Японы нийслэл Токио хотод болно. Токио бол өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлогч метрополис хот юм. Гэхдээ Токио хот бүхэлдээ шинэ соёлын илэрхийлэл бас биш ээ. Токиод уламжлалт соёл хотын шинэ хэв маягтай зэрэгцэн оршиж байдаг. Уламжлалт соёлон өнөө цагийн өдөр тутмын хэрэглээний салшгүй нэг хэсэг болгож хадгалж үлдсэн нь ч бий. Тухайлбал энэ бүсгүй өөрийгөө хэрхэн сэрүүцүүлж байна уу? Сенсу буюу дэвүүр. Дэвүүрийг японочууд одоогоос 1300 жилийн өмнө зохион бүтээжээ. Авч явахад хөнгөн, хадгалахад хялбар, эвхэгддэг энгийн хийц нь одоо хүртэл өөрчлөгдөөгүй хэвээр байна. Дэвүүрийг хэрэглээнээс нь шалтгаалan гоёмсог чимэглэлтэй урлах нь бий. Сэрүүцхийн тулд дэвүүрийг хэрэглээ зогсохгүй өөр зориулалтаар мөн ашиглана. Японы уламжлалт соёл үндэсний бүжгийн салшгүй нэг хэсэг нь дэвүүр. Түүнчлэн ардын тоглоомд бас дэвүүр гол хэрэглэгдэхүүн болдог. Дэвүүрээр тодорхой зайд байрлах байг онож тоглодог нэгэн төрлийн сонирхолтой тоглоом бий. Аз намхан далайн бүсийн орнуудын 2017 оны роботын тэмцээний CTV 4 энэхүү Тосенкю тоглоомоос ихтэй юм. Тоглоомын зорилго нь байгаан онож унгаахтаа биш юм. Харин байг онсон дэвүүр болон газар тунсан байн байрлалаар тоглоомын гол өрсөлдөөн явагдана. Дэвүүр бай хоёр санаанд оромгүй сонирхолтой байрлалаар газар тунах нь илбэг. Асоби гэдэг нь Япон хэлний тоглоом наадгай гэсэн үг юм. Японы уламжлалт соёлын үзэл санааг шингээсэн асоби буюу тоглоом нь оролцогчдыг хооронд нь өрсөлдүүлэх гэхээс илүүтэй хүн бүрийг хөгжил баяраар дүүрэн байх боломжийг олгодгоор онцлог юм. Токиогийн Robocon тэмцээний дүрмд асобигийн үзэл санааг шингээхийг зорьсон юм. Тэмцээний дүрмээр сенсу буюу дэвүүр байг оноод газардахтаа заавал хайрцаган дээр буух даалгаврыг биелүүлнэ. Энэ бол хэцүү даалгавар. Ерөнхий дүрмийг танилцуулъя. Нэг тоглолтод багууд улаан эсвэл цэнхэр талаас гарч талбай дээр 3 минутын хугацаанд өрсөлдөнө. Талбай дээр өөр өндөртэй 7 тавцсан байрлана. Тавцсан бүрийн дээр нэг бөмбөг байна. За эхэлцгээе. Роботууд эхлээд тавгийг авч тавцсан дээрх бөмбөгийг онох ёстой. Бөмбөгийг унагсны дараа тавга тавцсан дээр амжилттай байрлуулснаар 1 оноо авна. Хамгийн ойр байрлсан тавцсан дээр тавгаан байрлуулбал 1 оноо. Дунд игнэний 5 тавцсан мөн 1 оноо. Харин арын игнэний тавцсан дахь бөмбөгийг онож тавгаан байрлуулж чадвал 5 оноо авна. Робот тавцсан дээр тавгаан давхарлаж байрлуулах бүрт оноо нэмэгдэнэ. Гэхдээ өрсөлдөгч тал байрлуулсан тавгийг нураавал авсан оноо хүчингүй болно.
Хоёр тал тус бүр нийт 55-гаар тоглоно. Эхний хэсэг тоглож дуустал хүлээн. Хамгийн түрүүнд бүх тавцан дээрх бөмбөгийг унгааж тавцан бүрт 1-5 байрлуулж чадсан баг Афарей буюу ялагч болно. Хэрвээ 3 минутанд ялагч тодорохгүй бол хамгийн өндөр оноотой баг ялагч болно. Энэ жилийн ерөнхийдөө даалгаврын үндсэн одоо гол хэсэг болж байгаа зүйл нь болохоор энэ агарын эсвэрцэлтэй орчинд тухайн нисдэг тавгийг одоо яг оновчтойгоор байрлуулах ийм асуудал байгаа. Энтэй холбогдуулаад ерөнхийдөө яг оролцогчд маань одоо хамгийн их одоо ур чадварыг шалгасан хэсэг нь юу байх вэ гэхээр тэр 38 г тэр нисдэг тавгийг хэрхэн одоо хамгийн багадаа гэхэд 2 м зайд нисгэх, холдоо 8 м одоо зайд одоо нисгэх ийм шаардлага тулгараад байгаа. Өмнөх жилүүдийг бол харьцангуй амархан гэх юм уу даалгавар нь харахад амархан. За бусад жилүүд өмнөх жилүүд тэрний жилүүд бол 2 ровт эсвэл 3 ровтоос бүтдэг байсан бол энэ жилийн хувьд ганцхан ровтоос бүтэх боломжтой. Хөнгөн тавгийг хэрхэн хол шийдэх вэ? Энэ бол энэ жилийн роботын тэмцээний хамгийн гол даалгавар. Одоо шидэлтийн механизм гэдэг дээр бол одоо даралтаар шид техник арга байж байна. Мөн одоо уян материал буюу пүрс ирзэнээр харуулах гэдэг одоо шийдлэр бас нисгэж болж байна. Мөн цохилтоор. Тэгээ хамгийн сүүлийн дөрөвдүгээр хөлбөр нь болохоор ерөнхийдөө хурд олох зармаар одоо иймэрхүү нисгэх юм үндсэн юм дөрвөн шийдлэр ерөнхийдөө энэ удаагийн даалгаврыг гүйцэтгэх ер нь хувилбарууд ер нь гарч ирэх байх гэж үзэж байгаа. Өөр нэг дамранд нөгөө дискээ хүргэлцүүлэх одоо шүргэлцүүлэх зарчмаар өөрт нь өндөр эргэлт олгоод нисгэх. Энэ бол сонгодог хувилбар нь. За дараагийн нэг нэлээд гайгүй бас нисгэх хувилбар бол нэг юм одоо юу гэдгийг саваа маягийн тэгтээ өнцгөн жоохон юм дуурах хэлбэрийн зүйлээр цохих мөртлөө бас ингээд эргэлт оруулж өгөх. Өөрөөр хэлбэл хүн гараараа ингэж барьж байгаа нэг ингээд шиддэг штэ тийм ээ. Яг тэрнэрхүү зарчмаар бас шидэж болох. Хялбар талаас нь нэрмэлэх юм бол ер нь бол хурд олох хэлбэрээр нисгэх нь хамгийн ер нь бол одоогийн манай залуучуудын хийж байгаа арга барил технологид нэх ойр болов уу гэж бодож байна. Одоо механикт бол одоо хос хүч гэж ярьдаг л да. Тэг нэг талаас нь нэг хүчээр үйлчилчих юм бол тэр чинь зүгээр эргэлт нь өөр болчихно. Хоёр талаас нь жигд хоёр өндөр эргэлттэй мотор тавьчихвал эргэлт нь гоё жигд болоод ирнэ. Мэдээж диск эндээс хөдөлж гарахтаа явах хөглөр нэг амсартай нэг газараас л гарна шүү дээ. Гараад нэг газар очино. Харин тэр маань явах хөглөө чиглүүлэгч болоод хувирч болж байгаа. Тэгэхээр явах хөглөр хийн цилиндрээр шидэж болно. Хөдөлгүүр ашиглаад шидэж болно. Аль аль нь давуу талтай, аль аль нь бас сул талтай. Даралтаар хянахад их амархан байдаг л да манометр тавиад даралтын хэмжээнээс нь хамаараад анхны одоо үйлчлдэг хүчийг бол тогтмол барьсан тохиолдолд тухайн нисдэг тавгийг одоо хаана очих вэ гэдгийг хянан чиглүүлэх боломжтой байдаг. Цилиндр бол яг хөглөр бас нөө даралт нь буугаад байдаг сул талтай. 6 бараар хийлдэг. 6 байж байгаа 5.5 болчвол цогцолтын хүч нь саарчдаг. 5.4 болоод саарчдаг. 5.3 болоод өөр болчдаг. Тэгэхээр тэрийг докторжуулахын тулд тогтмол 4.8 ч юм уу 5 барын хүчээр шийдэхин тулд энд хуваарлах тавиад яг тэр тогтмол 5 барын даралтаар цохин шүү гэдэг хуваарлагч тавьж өгөх шаардлагатай. Тэгэхээр хийн цилиндр тавьсан тохиолдолд 50 ширхэг диск шийднэ гэдэг бол рисктэй одоо хийн дуусах магадлал өндөртэй болчих шүү дээ. Хөдөлгүүр гэхлээр бас нэг давуу талны юу гэхлээр мөндөөж өндөр эргэлттэй байж байгаа. Өндөр эргэлттэй учраас эргэлтээ арга шийдэж болж байна. Сул талны юу гэхлээр тэр одоо ямар нэг ачаалд ороод явах хөглөө хөдөлгүүр дээр ачаал нь өөр болчих юм бол бас өөр хүчээр шийдээд авах магадaltaй болчихно л та. Тэгэхээр өөрсдөө явах хөглөө энийг яаж удирч байгаасаа шууд 100% хамаарна. Хөдөлгүүрийг яаж ашиглах, яаж удирдах вэ? Юугаар эрдлээгүүр таринзэстрээр бол энэ дээр бас бодол бодогдно. Дэвүр мэт хөнгөн тавгийг шидэх роботын хэсгийн шийдлийг гаргахдаа агаарын эсэргүүцлийн тооцоог маш сайн хийх хэрэгтэй. Диск маань өөрөө хөнгөн анжлын дөрөнд стандарт диск 38 г диск тэгээд өөрийнх нь авар хэмжээ нэлээд том учраас агаар эсэргүүцэл өөр дээр нэх одоо их ирж байгаа гэх юм. Тавгийн хийц гэдэг утгаараа хомбон болцохоор ерөнхийдөө агаарын эсэргүүцэл нэлээд оромтгоо. Энэ уян материалыг хэд их деформацид оруулаад шийдэх юм бол агаар одоо жишээ нь жад ч гэсэн ямар нэгэн зүйлийг агаар дээр өөрөө игээд анхны хэлбэрээ олоход тэр хөдөлгөөндөө болоод ер нь бол далбилцсан агаар дээр хөдөлгөөн орчих учраас
энэ хянахад ер нь хэцүү болчихно. Тэр утгаараа аль болохоор гарааны анхны яг төхөөрөмжөөс салж байгаа тэр цэг дээр болохоор аль болохоор энэ одоо нисдэг тавыг деформацид буюу хив ажилтанд орохгүй байх хэмжээнд дээр яаж анхны хурдтайгаар гарах вэ гэдэг хийц бол нэлээд чухал тавигдана гэж үзэж байгаа л да. Миний одоогоор харж байхад бол хамгийн одоо оновчтой шийдэл чинь бол энэ эргэлттэй тавган дээрээс юм шийдэж байгаад энэ одоо ерөнхийдөө харж байгаа юм харагдаад байна л да. Ерөнхийдөө буух одоо тухайн талбай маань хамгийн ойрхон нь 2 м, за хамгийн хол нь 8 м. Хүмүүс бодохдоо бол 2 м-ийнх нь илүү амархан шүү дээ. Ойрхон онно гэж хардаг тийм ээ. Онохоо бол онно. Гэхдээ тухайн зүйлийн буюу нисдэг тавгийн маань инерц нь унтрахгүй, дуусахгүй хүчтэй шидэгдэх учраас тэнд дандаа гулгаж гарах магадлал өндөр юм байна л. Өөрөөр хэлбэл тэр нэг 75 см талбайн наад ирмэг дээр нь буулгаж чадвал яг гулгаж байгаа цаад ирмэг дээрээ ч юм уу зогсож байгаа магадлалтай. Тэрнээс биш яг гол хавьд нь буучих юм бол дандаа нисээд тэр чигээрээ цаашаа гулгаад унчаад байгаа. Тавцан дээр байгаа бөмбөгөө зөхиод унгах бол асуудалгүй. Яг тавцан дээр яг яаж тогтоох вэ гэдэг л гол одоо анхаарах зүйл. Яг төв ялт байгуулах яг хөө гэдэг нэг давцангийн диаметр бол 1 м байгаа байхгүй. Метр 50 өндөртэй метр гэдэг чинь 4-1 харьцаатай. Тэн дээр л яг хөө унах боломж бол надад бол байгаа юм шиг харагдаад байна. Цэвэр ялалтын тулд хамгийн хэцүү асуудал нь болохоор эсрэг багийнхаа буюу эсрэг багийнхаа талд байгаа тавцан дээр тогтоох. Тэр нь болохоор нэлээд зайтай учраас за ойролцоогоор чинь 5-8 м-ийн зайтай. Тэн дээр тогтоох л жоохон хэцүү. Тэрэн дээр яг тогтоосон тохиолдолд бусдын дээр нь тогтоох бол амархан учраас цэвэрлэл гарчна. Өөрөө оноо авахын зэрэгцээ өрсөлдөгч багийнхаа авсан оноог үгүйсгэх боломж энэ жилийн тэмцээний дүрмд бий. Энэ нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгох юм. Ширүүн өрсөлдөөнд ялалт байгуулахад гар удирдлагатай роботын жолоодогч шийдвэрлэх үүрэг гүйцэтгэв. Механик буюу гар удирдлагатай робот байгаа учраас яг л оператор ямар байна? Тэр л ерөөхдөө тэмцээний амжилт гарах үндэс бол. Тэгэхээр тухайн үед яаж бие организмоо хянах уу, тийм ээ? Яаж зөв тоглолт гаргах уу гэдэг бол бас нэлээдгүй оператороос нэлээд уншаа одоо хамаарахаар ийм дүрмийн онцлогтой байх л да. Операторын торгон мэдрэмжтэй зөлөөдөг л да. 2011 онд ням дэмбэрлэгээ золоо. Багш операторын торгон мэдрэмж биш үү дээ гэл өөрөөр авто байдаг байсан. Тэгээ одоо цэглэм шийдсэн тавьчих шүү дээ. Тэгэхээр оператор бол чухал. Оператор гэдэг хүнийг бол яг хөглөө зүгээр нэг хийц хийдэг хүнээ тавьчих болдоггүй. Тэгэхээр оператор мэдээж яг хөглөө дотор нь санал асуулга явуулна. Операторыг сонирхолтой хүмүүс нэлээ их байдаг. Олон хүний дунд гараад сандардаггүй тийм ээ. Ерөнхийдөө нэг тийм тайван гэх юм уу да тиймэрхүү нэг сонгоно. Зочроонд гарсан юм хүмүүстэй байдаг зүгээр байдаг. Радио удирдлагатай юуны тэмцээнд орж ирсэн. Эсвэл өөр төрлийн тэмцээнүүдэд орж ирсэн. Тоглолт, цагс тоглолдог, ийм сэргэлэн шийдвэр гаргахтай хурдан реакц өндөртэй хүмүүс байдаг зүгээр байдаг л да. Бүр энгийнээр хэлэх юм бол нөгөө робот нь баг зэргийн алдаатай байсан ч гэсэн тэнд нь зохицож ажиллаж сурдаг. Түүнийг нь сайжруулж одоо техник технологиороо ч юм уу эсвэл програм хангамжаараа сайжруулж чадахгүй байсан хэдий ч нөгөө хүүхдээ сайн бэлдэх юм бол тэр алдаагаа бас засах боломжтой. Операторуудыг анханасаа бэлддэг. Тэгээд операторуудыг нэг сарын өмнөөс 2-7 хоногийн өмнөөс яг тэмцээнд бэлдээд ирэхлээр нь давхар тэр одоо оролддог ажлуудыг болиулдаг байхгүй. Тухайн үед яг хөглөө гадных орчноос тусгаарлах үүднээс чихэнд нь чихвч хийж өгөөд тэгж хүртэл операторуудыг бэлдэжсэн. Энэ жилийн үндэсний роботын тэмцээн 5 дугаар сарын 20-ны өдөр болно. Тэмцээнд инженер техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн 10 баг өрсөлдөнө. Тэмцээнд оролцогч багууд роботон хэрхэн бүтээж байгааг бид 7 хоног бүрийн Бям гарагт Робокон 2017 нэвтрүүлгээрээ үзэгчид та бүхэндээ хүргэх болно.